Хувь заяаны хэлхээ 9-р хэсэг. Мөн аав гэртээ байгаа гэж цовоо цойлгон дуугаар жаалх үг хэлэхэд өөх хөрх. Аавгаа аваад хүүхдтэй болоод амжижээ. Би ч их удаж ирж байгаа юм байна да гэж бодсноо. Энэ нохоо тавихгүй биз? Чихөө дийлэхгүй наадхаа. Дийлнэ ахаа. Энэ яах ч вэ гэж мэлийтэл харахад нохооны хүү гэхэд хар нүдтэй хүү юм аа гэж санан хажуугаар нүг мөрлөө. Одоо нэгэнд ирчихсэн учраас түүнд орох уу байх уу гэх зай завч байхгүй тул за ямар ч байсан ороод очих нь олдно үсттэй гэж бодоод яваад орчихлоо. Шажигнан шуугах хүлэн авагч дээр өрөөсөн чихээ наан хамаг анхаарлаа хандуулан сууж байсан дарзав хаалганы чимээнээр үүд рүү хайлтхан хараад буцаж иргэснээ. Юу вүлээ гэсэн янзтай огцом эргэж суурийг харан шүлсээ залгин гөлөрлөө. Сугар чамайг ингэч болов уу гэж утсан юм а гэж дотроо бодон дээш гаран сууснаа. За сайхан амарч байна уу? Дарцгаа гэж хэгжүүхэн атлаа хөнгөнүүлэн жаахан оврцсон шар царайг ширтэн сов. Хоёр хүрэн, хоёр ногоон энэ дөрвөн нүд яахан удаан ширтэлцэх вүлээ. Ингээд усанд чулуунчих мэд тал хийтэл ороод ирнэ гэж санаагүй суусан дарцвын хоёр ногоонууд нь усгүйлэгнэн далтчиж ихэд сандарсан боловч бие барин мэдэгдэхгүй кичээн. За сайн уу? Сайн явж ирвүүд өөхөө? Ямар тааж гараад ирсэн нь ямаа да? Уг нь чамайг чинь 3 жил болоод ирэх юмсан гэж санаж байсан чинь гэж яриагаа сунжруулснаа. За тэр яах вэ? Хугацаатай юм гэж сайх юм да. Одоо чийч ир бийг үзчихээ. Ирэх жилийн наадмаар энэ сум чамд багтна үсттэй гээд хоорондоо ямар ч учир холбогдолгүй юу хамаагүй ярих нь сандарч мэгдээд байгааг нь шинжаачээ. Сугрын наашаа ирэхдээ орох уу байх уу гэж бодож байсан хэргэлзээ арилж эхэллээ. Тэрээр иймэрхүү юм болно гэдгийг гадарлаж байсны хувьд сандарч барьсан юмгүй бие зүв барьж цээж түхийлхэн хоолойны өнгө эрхэмсүү болж ирснэ. За яах вэ? Ёстол хугацаа татвалдаал болох шиг. Болохгүй гэж яах вэ? Ял дуусаж ясамрах өдрийн иртгэл юм байна. Хийсэн хэрэггүй батлаа. Хідэн ширхөөс нь ирээр овоо хідэн жилийг тэнд барчихав. Ингээд цааш нь үргэлжлүүлэх гэтэл дарзав самбаачлан үгүй алив. Миний хүү цай ундхий. Ээж нь хайчваа. Дүүтэй хамт аргалд яваа. Дууд хүн ирлээ гэж хэл гэхэд хүү за ингээд гүн гарснаа гаднаас ээж аргалаа буулгаж байна гэж хашгирлаа. Сугар ог нь одоо л халуун дээрээ байгаа юмсан. Авгаа хөөхт нь ирж багт нь нэг их өндөр дуугаар явах втэ гэж санан үүд рүү харж суултал гэрийн гадаа миний хөө тугал руу гаагүй одоо өхөр удахгүй ирэх нь гэхэн ихэд танилтуу гарan хэн билээ гэж бодохын завдалгүй үүд хонгоож ирснэ. Сугрыг харан таг хөлрөн зогсов. Энэ бол толгойдоо алчуур зангидсан хөх дайланбан дээлтэй нэлээд байрагшин хүүхэн шинжиндэн орсон хандаа байлаа. Сугар нүдэндээ ч итгэсэнгүй.
Хандаа мөн гэдэгт эргэлзээгүй явж хүний урчланд ирж хорвоогийн хамгийн нандин бүхнээс амтлан хамттан халуун гараасаа атгалцсангүйч хүрэн зүрхний эзэн хүсэл мөрөөдлийн туйл болж явсан энэ хүн өнөөдөр ариун хайр нандин мөрөөдлийг нь тастан амьдралыг нь хамаг сайхан онцлуудыг нь хамгийн муухай увайгүй сэтгэлээр хороосон ухаан дутуухан хүнийхээр юм бол бараг л үхэлж багдмаар тэр хорсолт хүний ихнэр нь болчихсон үр хүүхдийг нь гаргачихсан зогсох юм гэж хэрхэн санах вүлээ. Хүний хорвоо сайхандаа сайханч хаврын тэнгэр шиг эргэж хөрвөхөөрөө яасан айхтар хуурдах юм бэ? Хувь заяа гэдэг хатуун дэнтгэрээ бас хайргүй хатуурхдаг ачаар. Сугар ийм уулзалт боломжны бодоочгүй, зүүдлээчгүй. Тэрч бүхэл түүний санаанд ерөөсөө байгаагүй. Их нутагта ээжтэйгээ хандаатайгаа их чөлөөтөө тайван сайхан амьдрах тухай хүсэл. Түүний сэтгэлд бадамлан байсан эцсийн улаан дүлийг хөөхтээлтэй их усан цалгин ирээд шаржигнуулан унтраах нь. Улс нормыг хүртэл шалб норгоод эргээд давлгаан татлага мэт цаашилчих шиг болжээ. Одоо сугрын сэтгэлд өөрийн гэсэн юм үлдсэнгүй. Хүн харахад сүр бараатай том залуу сууж байх авч аяхтай цаа дэмэнсэн гурван хурван үл ялэг чичигнэн амьсгалаас өөр шидгүй мэдсэн. Уг нь бол өсөрч босоо барьцвыг шүүрэн авч хоёр ногоонуудыг нь ухаргаагаар нь бүлтэртэл зохиод гал голомтыг нь самархад ч багтмаар байвч хандаагийн дэргэд тэг хэрэг сугарт байсангүй. Тэглээгээд ч утх нь юунд орших вүлээ дээ. Гэхдээ түүний итгэл энэ өдөр энэ цаг мөч хүртэл дүрлцэн байсан юм шүү дээ. Тэр их итгэл гинтгэн зогсон гэдэг юутай айхтар хэцүү бай. Харин хандаад бол эндэх амьдралаа мэдэж байсны хувьд ийм өдрийг хизээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэдэж байсан учраас сугрыг бодох юм бол сэтгэл санаагаар түүнээс арай дөнгөр байлаа. Анхны хайрын эзэн энэ хархуу тэртээ онцлуудын өмнө тэр их хүнд хэцүүгийн дунд өөрийг нь гэлгүүгээр орхин мотсон мэт санагдан тонирхмаар байвч хүнтэй сууж хүүхдийн их болсон болохоор тонирхно гэдэг аль хэдийн хожимдсан зүйл байлаа. Зовлон бэрхшээлийг туулж сэтгэлийн хат суусан эм хүн гэдэг толгомдсон үед бие татах орчноо мэдрэх нь заримдаа эр хүнээс хавьгүй илүү юмдгөө да. Хандаа ам төрүүлэн нээж хүүе согруудаа гэж үлээлэг чичирхийлсэн хоолоогоор хилж нэг ивгүй гацх маяг орсноо. За сайн явна уу? Бүрхрээд ирсэн үү? Гэж бие цэгэлд суугаад тоогоо шангаан тонгочууллаа. Магадгүй ингэж энгийн мэт дуурснаар өөрийгөө ч сугрыгч аварсан байж болох юм. Сайн гэж хоолоогоо засснаа цаагаан залгилж аяхаа өргөн дээр тавих зуур сугар. Танаахан сайн л үсттэй гэж нэлээд хуур автар өнгөөр асуулаа. Гэхдээ энэ үг хоолоон дээгүүр нь хэрхэн давсан бүү мэд. Тэр хоёрын байга байдлаас дарцавд хаа холын тухай бодлын нэгэн сэжим орж ирэх нь шалаанд орчхоод сандарч явсан ноён хүүгээрээ хамгаалаад нэг удаа амьсгаа авахта адил юм та.
Гэхдээ түүнийг гадагшлуулна гэж юу байх вэ? Энэ зайд нэлийн тайвширч цаахөө хандаа шин цай чана. Би сая сугартаа хуучин цай барьчихлаа. Ерөөсөө би гарч нэг хоолны юм аялуулъя гэхэд сугар хэрэггүй. Яасан гэж халуун намраар хонь мал гэж байх вэ? Нутагтаа нэг ирж ээжийнхэн сэтгэлийг амраачхаад хэд хоногоос буцна. Нэг ирснийг айлд тавьсан ээжийнхээ хэдэн тооны малыг сэргээгээд өгчих санаатай явна. Хөгшин хүн тэр болгон шогшоод тойроод байж чаддгүй бололтой. Тэгээд алимд нь танаахаар бууж минь тийм үү санаатай. Одоо жахаа яруу явнаа. Хэд хоногоос тухтай ирэмц гэж ёстой огт санаанд байхгүй зүйлээ өөрийн юм шиг ярьж суух нь нүүдэл ашиггүй болсныг мэдэн бодоо татхаас аргагүй болсон шатарч мэд. Агшин мөч бүрөө өнгөрөх тусам зүүд мэд санагдсан энэ учрал суурийн хөвд гаднаасаа дотогшоо чиглэн бие тайвширч өөрийгөө татах нь дээрдэж байгаа бол хандаагийн хувьд дотроосоо гадагшаа чиглэн улам бүр өөрийг нь орон тайван байдал нь алдагдаж байлаа. Тэрээр урд байгаагүйгээр хурдан хөдлөн шүлтөө хоол пур хийлгэв. Энэ хооронд анхны цочроо багвагаар гадагшлаж хилчмээчгүй тасарсан сугар өөрийг нь тамлах мэт одоо энд сууж байгаад гондогч шиг. Хоёр нүднээс нь нулимс өөрийн ирэхгүй хасгарахад буруу харна нүдэн. Энэ байдлыг ажаагүй биш ажин суусан дарзав ганчил арих гаргаж гэр доторх чимээгүй байдлыг эвдэн за ямар таач гисэн эрүүл сарвал бүрэн бүтэн гараад ирсэн л болж одоо бас ч гэж нас залуу байна. Ажил амьдралаа зохицуулнаа гэж шүмэг таших гэж буй хүн булгууныхаа толгой дээр тоншдог шиг түрүүний орж ирсэн бодлоо батлах гэсэн мэт тэднийг төгссөн үг хэлснэ. Пунцэг зан харьцаад манай нутаг сүүлийн үед наадмаа алдаад байх болсон юмсан. Одоо ч нэг нүүр бардам суух болох нэ гэж бүр өөрийг нь хэлж нэг үзнэ. Суур олон ярьсангүй, ярихчдын хэл байсангүй. Анх орж ирсэн ирч нэгэнд харж одоо өрөг нэгэнд өөр тийшээ эргэжээ. Харин мөнгөн аягаар сүгнэх хатуу архийг 3 хүн төрчхөөд нэг их санаа алдснаа. За би морти сайн суцгааж байгаарай гэж эрсхэн хилээд гарахад дарзав араас нь гарч хандаа зуугныхан аман дээр дээшээ чарч чадалгүй үлдлээ. Сугар тэднийхээс гарan шогшуулж байснаа. Баруун довцог дээгүүр тонгоохтой зэрэг хулмарныхоо хондлоод ташуур буулгаж харгүй хэрэн дахиуллаа. Цээжний гүнд эрхэмсэг нэгэн цэцэг мэт оршин байсан хандаа. Өргөс талгаа өд хорхоо мэт нуугдан байсан дарзав. Саяын уусан 3 аяг арц бүгд холилтон хутгалдаж араатан амьтд хийгээд өд хорхоо амь тэмцэн дээр доороо орон орооцолд нь ноцолдож байх мэт цээж нь давчтна. Саяын болсон явдлыг нүдэрээ хараагүй бол итгэмээргүй сонин учрлыг ардаа өрхөн хаа нэг тийшээ алслан одох гэсэн мэт морой ойр ойрхон ороолгоно. Давхин давхсаар гэрийнхэн хойд толгой дээр гарч ээжийнхэн бор гэрийг харан сая ухаан орсон мэт морьныхон амийг татлаа. Их л удаан давхсан болол та. Хулмарныхон суух цав дух магнанаас нь хүртэл хөлс бөмбөрөн унаж хамагвийн бөмбөгөнтөл
жижигхэн өрөвдмөр. Дотор нь дүрэлзэн байсан гал эрчилдэн тэмцэлдэх бодлын тулаан нь хул мөрнөр нь адил сулдсан бололтоо айдуу намуун болж сугар одоо л нэг урд хойдгоо жаахан тинүүхнэр харах бодох чадaltaй боллоо. Надаа энэ нутагт аж төрөн амьдрах амьдралын учир үгүй болоо юу та. Ганц бодож мөрөөдөж явсан хүн маань тарцвийн тогооны хүн болсон байдаг. Ингэснэ. Очиж намайг хорлсон ногоон дарцсан их шүү гэж шүднийхэн завсраар сэгүүлэн хэлээд тэгэхээр би энэ харганы голд яс гордсон нохоо шиг хин нэгнээс амьдрал гордон хүлээж хэвтэх. Эсвэл гүнд саймширсан мөр шиг холын зайнаас хандаа гэр үүлдэн нүд хаян үлдсэн насаа өнгөрөх болох нь. Тэгвэл нөгөө тарцвийг айлгсан шиг цээж тэнхлүүхэн амьдрна гэсэн бодол минь хаавч болчихв. Харин ч дарзавт хэд дахин шалуулснаа насаараа мэдэрч түүний хамаг бахыг ханган байх болно гэсэн үг. Тэгэхээр би ийм газар ийм байдалтай амьдарч чадахгүй. Шир бахын хилдэг юутай ортой үгүй. Одоо очиход чинь нутаг орон хүн зуны байдал өөрчлөгдсөн байж мэднэ. Байж боломгүй бол хүрээд ирээрээ гээгүй билүү. Би ер нь яагаад жолоочулж болохгүй гэж. Харин ээжтэй яаж ойлгох болно да. Ингээд ээж маань энэ хоёрын талаар мэдчил байсан да. Яагаад надад хэлчихээгүй юм болов? Тэгсэн бол би ингэж муухай үзүүлэхгүй шүү дээ. Тийм. Тэр чимгээ хүүхэн нүрээ зуухандаа хийчих шахаад сандчаад байсны учир ийм байсан байх юм. 6 жил гэдэг урт хугацаа юм да. Би саяхан мэд санаад явснаас биш хүн байтугай өөрчлөгдөж хувьсж чадах цаг хугацаа юм. Өөрчлөгдөөгүй үлдсэн нь ээжийн минь сэтгэл юм шүү дээ. Би л хандаа гэдэг болохоос хандаа надгүй болоод удаж байгаа юм байна. Ингээд би хандаагаа өөртөө хадгалж үлдээхээр юу хийлээ? Энэ олон жилийн хугацаанд буруу харсан хандлагатай ганцхан захаа шиг нь битснээс өөр би яалаа. Гэхдээ л тэгхээс тэгэх гэсэн юм шиг явж муу дайрцав шүү гэж бодсноо. Дахин шүүр салдаж элдвийг хөврүүлэн сууснаа босож морой хөдлөн гэрээдээ гэлдэрлээ. Тэрээр цааш нь би одоо ээжтэйгэл ярих хэрэгтэй байна. Хот гэдэг газар мундаг жолооч болцоход ээжигээ аваачч болно шүү дээ. Ямар шорон оронд явж байгаа биш. Ажил амьдралын мөр хөөх гэж байхад ээж минь ойлгох байгаа. Химэн бодол болон явтал хөдлөж явсан хулморн бодлыг нь дэмжих мэт араас нь толгоогоороо нуруугийн шүргөөх аюу зүүлж байлаа. Улаан шороо бужигнуулан нүдгүй шуурч байснаа тамиртан сүгрэх мэт гинэтхэн зогсож тэнгэр цэлмэн нар гарах шиг суурын сэтгэл баг зэрэг онгойн гэртээ ирлээ. Ачаа тээврийн 5 дугаар ваазгсан хаягтай банзан хашаан дотор
явдаггүй нийлсэн олон машинууд зээглэн зогсжээ. Дэнхийтэл ачаа ачсан зарим нэг тэрэг холын замд гарахад бэлэн болсон бололтой ачаагаа дааж ядан уугчин зогсно. Хашааны нэгэнхэн буланда дарга боловсон хүчин гих мэт хаягтай хит хитэн хаалгатай хуучин дам цагаан шавар байшин байхагаад диспетчер гэсэн хаягтай хүрэн хаалга хаагдах замгүй онгоцох ажээ. Уугаар түрийг эргүүлсэн нь том гутал өмсөж тарган туранхай сахалгүй ирчүүд хөлхөлдөх бөгөөд тоглож байгаа, шоглож байгаа нь үл ялгагдах үгсийг бие биендээ шидэлцэж түүндээ хөгжилтөн үе пар хийтэл инээлтэн. Тэнд байгстын нэг нь "Гүй мааз магсраа гэж чи нэг онгоо ярина байгаа" гэж тулгах хүсхийн завсар хэлэхэд шайми дүү ирүүтэй түүн дээрээ жаахан оож сахалтай нөхөр "Юугаа ярьдаг юм блэ?" гэж бодох зур нөгөө нөхөр "Яагаад дармын яагаад хааз гэд нэр авсныг ярихгүй юу?" гэтэл магсар оногрнүүдээ гэлтгэнуулан бүгдийг тойрон харснаа. "Манай дарга Солонготын давааны ууд гарахтаа давааны ингэрт хүч алдуулчихгүй тулд нэлээд шивүүхэн ороод дунд хавьдан ирээд дахиад хүчтэйхэн нэг хаазлаад орхисон гэж байгаа. Тэгтэл тэрэгний хойд талд төмөр утас шиг юмнууд тор хийгээд унах нь сонсогдлоо гин шүү. Дарам гайхсандаа тэргийн зогсоож араандаа хийгээд кардана татчихад буугаад харсан чинь моторынхын койлцнууд яндангаараа цуваад гарчихсан байна гэсэн. Ингэж л залдаг хүн дээ гэж ярихад бусад жолооч нар пэр хийн нээлдэж зарим нь өөр аянсгаа арчиж байгаа харагдана. Магсар цааш нь тэгээд л манай дарамч нь кольцоо яндангаараа гаргадаг. Кольцоогоо яндангаараа гартал хаазалдаг болохоор л хааз дарам гэд нэр авсан юм шүү те хэмээн үргэлжлүүлэн инээлглээ. Доороо нүхтэй шилэн хаалтны цаанаас ойрын харааны нэмгэн цагаан шил хамар дээрээ тогсон дамдин химээх 50 гаруй насны хавчгар харах хүн тэднийг нүдний шилнийхээ дээгүүр харж дуунд нь дүжирсэн янзтай толгоос ихсэрснээ доош харан хийж байгаа зүйлээ үргэлжлүүлв. Тэгтэл хаалга сэвхийн онгойж 40 нэлэн гарсан байрын ханхар том биетэй улаан ир орж ирснэ. "За атманууд юу хийцгээгээд байна да?" гэж улаан царайндаа инээмсэглэл тодруулж цаанаа л нэг нийлэмжтэй хэлэхэд "Өө аврах хаа явах вэ? Баруун уу зүүн үү?" гэцгээхэд тэргээ байн ухаж байдгаас тос тогтох нэр авсан нөхөр бэлгийн хүүхний орхиод бэрээчний даргын өгсөн бэлгийн цэнхрийн унаад билүүтийн голын биндрия хүүхэн рүү яараа байлгүй гэж уран үгийг хоршиж хэлсэндээ бахархан ийш тийш харан их хэл маягийн инээхэд нөгөө ир тоосон донд тороогоод үлддэг тоото хідэн хүүхэн байхын хувьд байсан. Сүүлийн үед тэднээс харин товуу дүнэртэд болохоо байсан байлээ. Тэрэг чарган эвдэрсэн улсын сураг ачиг гараагүй үстээр өгтөө гэхэд өрөөгөр нэг харчуулын дуу хадаад явчихлаа. Дамдын тэндээс "Гүй муу сайн залгинуудаа гадаа сайхан байхад ажил хийлгэхгүй энүүгээр шавалдаад гарцгаа" гэхэд ирчүүд гутлаа хар хийн ширэн хаалгаар уунцун гарч одлоо. Ачаа зам явхаа энэ хүнээс авдаг тул түүний үгэнд орохгүй хүн тун ховор. Тэд хоорондоо тосчстой аврагад амаа ганц таглууллаа да хэмээн хөөрсөн сэтгэлээ барьж чадан инээлтэн. Тэдний авраг хэмээн хүндлэн байгаа энэ хүн бол сугар байлаа. Дамдын сугараа энэ зам явхаа авдаа гэдэг өгтөө
хашааны гадаа нэг оюутан хүү зогсож байх учиртай хөөрхийн минь гэртээ харчих гээд баруун тийш явах зам хайж замын унаанд дайгдчих санаатай өчигдрөөс хойш надаас гуйгаад байгаа юм. Түүнийг чи нэг замдаа буулгаад хараа. Чи бодвол газрын цагаанаа барьж урдуураа явах байлгүй дээ. Түүний яриад байгаа нь чиний зам дагуул юм шиг байгаа юм. Ярианы өнгөн танаа харганы голын хүүхэд болол тойдгоо. За чи тэгээд өөрөө учрыг нь олно үсттэй гэд гаргалаа. Хашааны төмөр сараалчин хаалга хашаага даган гулсан онгойж кабин дээр олон таван хушуу ирүүлэгсэн саятан жолооч суур гэсэн бичигтэй дэнхийсэн ачаатай зээл 130 машин гарч ирснэ. Ногоон богцуурсан 24-5 орчим насны залуугийн дэргэд зогсоод дотроос нь чи нөгөө дамдингийн яриад байгаа хүүхэд мөн үү гэхэд мөн ашгүй танд хэлээ юу? Өнөөдөр бас л бүтэхгүй юм гэж бодоод л зогслоо гэд инээсээр кабинд орж ирлээ. Чиний ачаа тийш чинь юрдүүлэн үү? Ахын чийш тийшээ зам хазаагаад байж чадахгүй л бахаа да гэхэд ингээд л болоо ахаа. Одоо шууд гарах уу? Гарах нь гарнаа. Яарвал даарнаа гэж үгэрээ. Холын улс чинь бүх юмаа чин там болгох ёстой шүү гэж сургаад эхлээд хоёулаа машинаа хооллоо. Тэгээд өөрсдийнхөө бор хотуудыг бас дүүргэнэ. Тэгээд л би явж унаандаа суугаад л холын зам руугаа жирийж өгнө шүү дээ гэж хэлээд удалгүй тэд бензин банкндаа дүргээд бас ачаан дээрээ байх хоёр том торхонд хийгээд цаашаа гуанзанд орж овоо шунхан хоол захиаллаа. За дүүхүү цохоод байна да гэхэд энэ их хоолыг би барах уу? Барахгүй бол боогод авна үсттэй. Нэг сайн идэж аваад замдаа нэг их зогсоод байхгүй шүү дээ. Суур хоол идэх зураа залууг ажиглан суулаа. Хацар нь Улаанбаатарч байснаа. Хот газар удаан суугаад шингэрсний шинж бололтой нарийнхан улаан судалнууд хазар дээгүүр нь судалдах бөгөөд эрхэнд байхааргүй давхраатай нүдтэй юм аа. За энэ хүүгээр чинь юм яриулсан шигээ явбал зам хуваа хороохол байх та гэж суур бодож суулаа. Үргэлжлэл бий.